Монгол Ардын нам ялалтын шампанскан буудуулан баярлцааж байна. Үнэн хэрэг дээрээ царцааны нүүдлээр л үнэмлэхүй ялалт хийсэн гэдгийг хүм мэдэж байгаа хэдий ч Ардсан намын дарангуул жигшин зэвүүцэж улаан цагаандаа гарсан лойр дээрэм эцэг өвгдийнхээ онгон шүтэн рүү ирээ зэргүү халтсан зэрэг бусармаг олхиогүй үйлчлүүдээс нь салахын түүс болж байсан тул энэ удаадаа царцааны нүүдлийг тэсээд өнгөрлөө. Уус баян хонгор зэрэг газруудад юу болсыг нуршаад юухгүй. Яг өөрийнхөө гарт оруулж явсан зарим нэг баримтуудыг дурдвал ганц уус баян хонгорч биш Монгол улс бүхэлдээ царцааны нүүдэл бариулж хууль бус замаар төрийн эрхийг авсан болох нь тодорхой байна. Сонгон найрхан дүүргийн 73 дугаар тойрог партизаны сангийн аж ахуйн төв буюу 28 дугаар хорооны сонгуулийн эсгийн хороон дээр бодлон гарсан тухай мэдээлэл аваад байдал ямар байгааг шалгахын тулд эхлээд тэр хорооны айлуудын хаалгыг тогшин ам бүлийн тоо сонгууль өгөх хэдэн хүн байгаа гаднаас шилжиж ирсэн хүн байгаа үгийг 5 айл дээр тодорхой бичиж баримжуулсны дараагаар эсгийн хороон дээр очлоо. Үүднээсээ эхлээд элтэд дургуутж цагдаагийнхаа дараагаар уцтарч зөвшөөрөл авч баймаажин оруулж нэлээд хэрүүл ам хийсний эцэст сонгогчдын нэрсийн жагсаалтыг авчруулан тулгаж үзвэл 7 ам бүлтэй айл дээр огт байхгүй 7 хүн нэмж бичсэн. 2 ам бүлтэй айл дээр 4-ийг нэмж бичсэн гэгчлэн шалгасан айл бүр дээр зөрчил илэрснийг баримжуулж авлаа. Зарим айл нь бүр олдохгүй огт байхгүй ч болсон байх шиг. Энэ бол санал хураалт явагдахаас 48 цагийн өмнө болсон хэрэг. Харин санал өгсөн өдөр буюу 7 дугаар сарын 29-ний оройн 20 цаг үед сонгон хайрхан дүүргийн 8 дугаар хороонд саналаа өгөөд гарч ирсэн хэд хэдэн сонгогчид өөрсдийг нь ам бүлдээр танихгүй хүмүүс бичигдсэн байна хэмээн ярьж байна гэсэн мэдээлэлээр сурвалж бол мөн л 5 ам бүлтэй айл дээр 5 зарцаа нэмэлт бичсэн байснаас зарим зарцаанд бүр саналаа өгөөд гараад явчихсан байсан юм. За танах хэнийг гэж айлд вэ? Манайх мэгмэр сур, манай аавын нэр мэгмэр сур. Өглөө 7 цаг үед өгсөн байх шээ. За энэ бүрэг даваа гэж юм байна. За энэ наач би чи өөрөө. Энэ 13 аан биш үү? 13 аан бол биш. За Батнасан гэж. Батнасан гэж юм байхгүй. Танад огт байхгүй. Байхгүй. Але юугаад бадаг үлдээ. Тэгээд түрүүн би орж ирэхэд мөнгөн шагаа цэнгэл мэнгэл гэсэн хүмүүс. Одоо ингэ доош явна шүү. Дайрима гэж. Дайрима гэж байхгүй. Танад байхгүй. Байхгүй. За мэгмэр сүрэн. Мэгмэр сүрэн байгаа манай. За мөнгөн шагаа гэж байхгүй. Байхгүй. Цэнгэл гэж байхгүй. Цэнгэл гэж байхгүй. За энэ цэнд оюун хасагцсан байгаа тийм. Цэнд сүрэн манай ихнэр. За цэцэн бэлэг. Цэцэн бэлэг гэж байхгүй. Огт байхгүй. Огт байхгүй. Өмнөж байгаагүй юм чи. Цэцэн бэлэнгээ сонгуул өгсөн. Өгсөн байна энэ өгсөн манараа. Шатар. Байхгүй. Шатар гэж юм байхгүй. За танад 1 2 3 4 5 6 хүн байгаа юм. Илүү 6 хүн болчихсон. За энийг танаас сонгуулийн оронд өөрсдөө тийм хондлоо гэж. Ер нь бол нэг иймэрхүү л байлаа. Энэ зуршлыг баталгаажуулан сонгон найрхан дүүргийн сонгуулийн хороон дээр авчиж өгөхөд нэгэх тоохгүй хаасайг хавтгаадаг ийм байна гинлээ хэмээн өгүүлж баримтыг маань авч чадсан юм. Энэ бол баримт. Төрийн сонгуул энэ мэтээр явж болдог гэж юу. Шулуухан хэлэхэд энэ бол төрийн эрхийг хууль бусаар авсан маш том төрийн эсрэг гэм тэрэг юм. Гэтэл өнөөдөр төрийн тэргүүн энэ мэт л өөрийн сонгуулийг огтоохгүй сонгуулийн ерөнхий хороо маш сайн ажиллаа хэмээн шал тоохгүй ярьж суув. Гэхдээ Ардсан намч үүнд өөрөө оролцсон байх магадaltaй тул олон долоо юм ярилгүй тахимаа өгсөн хэрэг байв. 73 дугаар тойрогоос сумын авзар гишүүн сунгагдан гарч ирсэн. Тэрээр сүүлийн 7 хоног тойрог дээрээ баргал үзэгдээгүй тул ийм юм болохыг мэдэж байсан гэхээр товчхон хэлэхэд энэ удаагийн сонгуульд илэрхий лойвраар явагдсан хэдий ч Ардсан намыг л арчин хаяж ойл чөтгөртөө нийлэхэд ч бэлэн байсан ард түмэн амаа хамхаад тисээд өнгөрлөө. Ийм бодлооныг эрх сонгуульд давтахгүй байж царцааны нүүдлийг хуулиар хориглохгүй бол олон ажилтнтай компаниуд хүссэн тойргоо худалдан авч компани засаглалыг төр тогтоох аюул нүүрлээд байгааг Монгол Ардын намын удирдлагуудад сануулъя. Яг үүндээ ард түмэн биш MCS гэдэг компани энэ сонгуульд ялцглаа гэдэг яриа гадуур яваад байгааг та бүхэн анхааралтай авах тун. Дэлхийд дахинд ийм дампуурсан сонгуул болдог улс орн гэж байхгүй биз.